vlog. I'm back. I am back. Бүгдээрээ сайн уу? Маш удаан хугацааны дараа би бичлэгээ буцаагаад хийж байна. Одоо бараг хэдэн сар болсон 2 3 бараг 4 сар болсон уу мэдгүй. Нэлээ удлаа би. Тэгээд бичлэг хийхгүй байж байгаад одоо бичлэг хийхэд ингэ эхлүүлээ сууж байна. Нэг хэсэг ерөөсө бичлэг хийгээгүй. Яагаад тэгэхээр ерөөсө ингээл хийж байгаа юмнууд маань хоорондоо нэг адилхан дандаа л нэг адилхан бичлэгнүүд тэгээл байнга тэдрийг хийгээд тахлаар нэг утгагүй ч юм шиг санагдаад. Тэгээ юу ч хийгээгүй. Тэгээ яг үндэ тэгээ одоо яах чинь тэгээ одоо би ингээл бичлэг бичмээр л байгаа юм чинь тэгээ өөр бичлэг бичээхлээр би яг үндэ тэрийг мэдгүй. Тэгээ за бичихгүй бай. Адилхан юм бичижсэнээс зөвөр бичихгүй бай гэсэн үг юм уу мэдгүй. Тэгэхээр жоохон за ер нь л зүгээр л юу ч хамаагүй бичээл харуулмаар байгаа юм харуулаад ингээл явж ийж би бодлоо. Тэгээд ямар ч тач өнөөдөр би гэртээ амарсан. Тэгээд хичээл маань бас дууссан байгаа нэрээ. Хичээлээ дууссан семестр. Тэгээд одоогоо ямраад байж байгаа. Ажилдаа явбал тэгэл амраал байж байна. Тэгээд одоо тийм болохоор бичлэг хийя бас дээрэс нь гэж бодоод ямар тач эхлүүлээд байж байна. Та нар хэрвээ намайг хүлээж ирсэн бол хүлээсэнд баярлалаа. Хэрвээ YouTube дээр маань subscribe дарж амжаагүй хаан бол subscribe дарж дэмжээрэй. Тэгээд хэрвээ та нар subscribe дарах юм бол билүү их урамшаад бичлэгээсээ хийнэ. Тийм тэгээд би нэрээ яагаад ингэж бичлэгээ хийхээс ер нь жоохон залхуураад байдаг вэ гэхээр за бичлэг бичих бол амархантай ингээд бичлэгээ нэгээл юмараа л ингээд бичлэгээ барайл явж байна. Бичлэгийг янзлах гэдэг ер нь хамгийн залхуу хөрөх хэсэг штеп. Тэгээ ялангуяа янзлахтаа нөгөө нэг камернаасаа компьютер руугаа хуулахад хамгийн их цаг ордог байхгүй юу? Яагаад тэгэхээр би нөгөө нэг зүгээр шууд Bluetooth-ээр Wi-Fi-ээр юунасаа камернаасаа хуулдаг. Тэгэхээр бүр маш их хугацаа ордог. Заримдаа тэд нар хуулагдахгүй ч юм уу те айгуу жоохон төвөгтэй цаг ордог болохоор тэдраасаа айгуу их төвөгшөдөг байсан. Тэгээ тийм болохоор яагаад ч юм би ерөөсөө энийг зүгээр ингээл төвчл явагддаг байсан заяа. Тэгээд одоо би нэгэнд бичлэгээ сайн байн хийн гэж бодож байгаа юм чинь ингээ хурдан камернаасаа компьютер руугаа хуулахаар юм авсан байгаа. Тэгээ энийг хийгээл чүк гэл хурдан хуулаад хурдан бичлэгээ хяндлаад явна гэж найдаж байна. Би reply 1988 reunion бичлэгийн үзэхэд орсон алдгүй. Та нүрээ уцгаая. Одоо 10 өнгөрч जैन. Тэгээд нүр гараа ваад. Эртхэн амрыг гэж үзэж чинь би маргааш хичээлтэй болохоор эртхэн амрыг хичээлтэй би орондоо ороод бас жоохон нэг хичээл байхгүй юм чинь зүгээр орондоо ороод гоё бас кино үзэж магадгүй. Тэгээд
хэсгээр ингээ автор дүрэг. Тэгээд самсаа болоод тэгэл болоо. Энэ нэг уруулны тинт энэ Wonder Skin гэдэг энэ төвтөлс байдаг баг. Уруулны тинт байдаг штеп. Өнөөдөр би ажилдаа яжгаад тэгээд түрүү ажилласаа орж ирээд өрөөгөө сайхан гүн цэвэрлэгээ хийгээд хувцснараа янзлаад өмсгүйгээр нь ангилаад бүгдээрээ сайхан ивэж тавиад хувцсны өрөөгөө бас янзлаад тоос арчаад ер нь сайхан цэвэрлэгээ хийчихэд сайхан хөнгөрөөд сууж ийн. Тэгээд маргааш өглөөнөөс ахуулаад би ядарсан ч гэсэн хамаагүй өглөөс ирээд яванд яваад тэгээд сайхан өдрөө үр бүтээмжтэй өнгөрөөлээд хийх чинь. Ер нь л өглөөдөө айгүй нойр хүрээл ядраал заа болий дараа явчи, орой явчи, маргааш явчи ч юм уу. Би йоганд олайгүй жоохон өмнө явдаг байсан шигээ тэгж үр дүндээ авч чадахгүй байхгүй үү. Тийм болохоор одоо зүгээр л хүчлээл босхгүй болол угаасаа ингээл байх юм байна гэдгийг одоо ойлгосон учраас хичнээн хүүтэн байсан ч гэсэн хичнээн машина 10 минутын өмнө гарч халаах хэрэгтэй байсан ч гэсэн тэгэл хийхэлтэй. Тийм ээ. Тэгээ маргааш төлөө ямар тач миний өдрийг өнгөрүүлцгээе. Одоо цаг 8 цаг болж байна. Би нэг олон юм ярилгүй тийм өглөө хөдөлгөө явуулсан. Good morning. Одоо өглөө 8 цаг болж байна. Тэгээд 8:30-аас явагдаа. Тэгээд шууд бэлэн болоод гарыг нүрээд тэгэл нүрээ шүтээд тас түргээл тэгэл гарлаа. Уусаа би орж ирэл амар хөлөрцөн шууд усанд орох учраас нүрэндээ нэг тийм олон төртгөө харахаа маань уаагаал тэгэл орны төрчдөг шууд. Окей, гоё өдрийг маань толгой хоёрыг бүр ингэ ухаалгах юм шиг толгой хоёрыг бүлчгөөд гараад ирлээ. Ер нь бол яг хоёр нь дандаа юм хүн жинтэй тусгалууд хийдэг байхгүй. Тэгээд ихэнхдээ би ер нь бол гайгүй төвчдөг гэсэн чинь энэ удаа нөгөө нэг хэсэг сайн тогтмол яваг байж байгаа амар багш нар орсон байхгүй. Би сая тэгсэж чинь бүр шууд толгой хоёр иддэг юм гарч байна. Тэгээд би одоо нэг 5 минут жаахан амсгаад арч жагаад хэцүү орлооны 20 минут үлдсэн байгаа. Wish me luck. Зэн сайхан усан дараа гаргалаа юм штач. Би үсэндээ нэрээ эдний юмнуудыг хэрэглэж байгаа хгүй ингээ шампунь жруулагч тэгээд нэг юм хуйхны serum гурвал ингэ хамтдаа. Би өөрөө ингээ дэлгүүрээс авах байсан бол ерөөсөө авахгүй байсан бах. Зүгээр ингээ савлгаанаас нь болоод савлгаа надад жоохон нэг тийм ихтгэл төрүүлэхгүй ч юм уу нэг тийм аммаар тэмцэл төрүүлэх хэрэггүй савлгаатай юмсан даддаг байхгүй надаа. Тэгээ би энийг болохоор надад эдний брэндээс нэг ажил аваад
бичлэг хийсэн байхгүй одоо энэ доор оруулчих. Тэгээд би тиймэрхүү бичлэгүүдийг хэвчлэн TikTok руу оруулаад байгаа. Ерөөсөө Instagram бидэрлээ биш зөвхөн TikTok дээр оруулж байгаа. Тэд нэр яг ингээд зөвхөн TikTok дээр оруул гэдэг юм билээ. Тэгээд хэрвээ та нар тэдрийг маань үзмээр хаймал миний TikTok-ыг даарай. Тэгээд тэндээс үзэж болно шүү. Тэгээд ямар ч тач хэрвээ энэ шампунь харагдах юм бодвол аваад үзээрэй. Надад аюу ихтэй хаснагцсан хуйх мох. Нүрээ бодож үсээ анцлахаасаа өмнө эхлээд цайгаа уулаа. Түрүү хэлсэнчлэн бүр ингээд дотор мохоо оргоод толгой оргидсан цайгаа уугаагүй би үлэн дээрээ тасгал гэдэг учраас тийм нар гарсан юм байхгүй жоохон бүрхэг. Гэтэ дулаахан ойр дэжиг нэлээд өдөрсөн. Тэгээд одоо бол яг гоё гадуур явах тохиромжтой өдөр байна шүү. Би энэ цайгаа унгаа одоо оруулах байгаа энэ бичлэгээ эдитлээд хэсэг суулаа. Тэгээд эдэрч дуусчаад нүрээ амтлаад үсээ амтлчаад хэдүүл эргээ болдгийг тэг бүгдээр хамтдаа гарцгаая. Зя бэлэн болоод гараад ирсэн байна. Одоо машиндаа суугаад эхлээд таашаа явахад төлөвлөж байна. Тийм хийх болон авах зүйлүүдийн жагсаалт байгаа. Тэгээд эдгээрээс харж агаад хамартаа чиглээд нэг дэлгүүр орохоор шийдлээ. Тэгээ шийдэлээ яваад эдгээрээс авах хэрэгтэй юмнуудыг авч ий. Нүрээ би иймэрхүү бодсон. Арс гайг болохоор ерөөсөө крем дээр төрөхгүй байгаа. Угаасаа би крем төрөхлөөр хүн дээр өдөдөг болцсон гэлээ ерөөсөө. Нэг тийм тухгүй санагдаад болцсон гэлээ. Тийм болохоор ингээд зөөр нэг юм байгаа сариуд дайраа, батганы сарин морь тиймэрхүү юм дээр яг тэрүүх хэсэгт нөө дарагч тавиал тэгээл сармасаа будаал. Тэгээ хөмсгөө босгоод уруулаа будаал. Тэгэл миний бодол нэг юмрхүү байгаа амар амархан хурдан. Simple. Эхний дэлгүүр рүү орч гараад ирлээ. Тэгээд тэндээс амартааш нэг хэдэм авсан байгаа. Тэгээд одоо болохоор би ажил руу очиж би нэг юм авах хэрэгтэй. Ажлаасаа очиж юм авчаад хоол идэхгүй бол одоо 2 цаг болж байна. Жохон өглөөнийхөө оюусан сошь өөр мэдээ болохоор жохон өсөж эхэлж байна. Тэгээ би өдөр нэг marketplace-с би нэг гутлын 50-оор хүнээс авах хэрэгтэйс ахгүй. Тэр хүн маань бас яг манай ажлын харилцаа байдаг гэдэг. Тэгээ нэг мусаа хамт очиод авчий гэсэн чинь тэр хүн маань хариу өгөхгүй өчтөрөөс хойш тэгээд худлаа болчихж байгаа мó эсвэл үнэхээр харахгүй байгаа мó гэж одоо тэгээд энэ хүнийг хүлээгээд авах юм бол тэгээд бусад ажлууд маань бас жоохон залгагдах гад байгаа болохоор одоо зүгээр явах хэрэгтэй газар руу шууд явлаа. Хүн хүлээгээд ахаар хэцүү байна. Яг адилхан хоёр загварын цамц. Гэтэ өөр өнгөтэй. Нэг нь ийм шоколадан бор өнгөтэй. Тэгээ уртлын ийм. Энэ нэг хөрх юм байна. За тэгээд нөгөөх нь юм байна. Нөгөөх нь болоо. Ултыг уу болгоно шүү. Хүрэн өнгөтэй. Одоо яг бичлэгэн дээр арай улаан харагдчих юм гэхдээ яг бодитоор харах юм бол яг улаан хүрэн талтай юм байна. Надад бол яг юм өнгө. Яг нэг гоё зөгч байгааг сайн мэдгүй байна. Гэтэ нэг баярын үеэр өмсөж байгаа болохоор зүгээр ч юм уу гэж бодоод байна. Тэгэхээр гоё та нар коммент дээр бичээрэй. За ямартаач өнөөдрийнхөө ажлуудыг хийгээд дууслаа. Тэгээ би сая ямартаач Монголоор явж дуусчаад тэгээд сая энэ хүнсний дэлгүүр орж
Гэтэл хэрэгтэй юм байсан. Тэдрийг авчиад одоо би харах чинь өнөөдөр хангалттай авсан учраас одоо орж амрангаа бичих анцлаад тэгээд энэ өдөр дуусчих. За би сая түрүүн дэлгүүрээс энд авцсан тэгээд нэг юм лаа аваад байны өрөөгөө жоохон нэг хэвтийхэн харагдуулах гээд ямартай юм суур юм авцсан тэгээд лаа аваад ямартай энэ авирхаа нэг атайхан болгоод тамирт харуулъя.